Сүүлийн 2 сарын байдлаар Yahoo Messenger хэрэглэгчдэд алгуулсан хүүхдээ олж өгөхийг хүсэмжилсэн утга бүхий зар мэдээ олноороо ирэх болжээ. Үр хүүхдээ алдаж инсэн эцэг эхийн хүсэлтийг уншсан хүмүүс өөрийн хүүхэд дүүгийн адил хүлээн авч өөртөөгөө холбоотой байдаг хүмүүстэй цааш нь дамжуулах нь тусын хэрэг гэж үзээд явуулдаг байжээ. Харин олон давтамжтай ирээд байхаар тэр бүр листнийхаа гишүүдэд илгээхээс татгалзах болжээ. Гэтэл энэ зараар тоглох байдал интернетийн орчинд мэдэгдэхүйц хэмжээнд тархах болов. Тухайн 2 сарын өмнө Монгийн сургуулийн алга болсон сурагчийн ээжийн явуулсан зарыг хүүхдээ олоод 2 сар өнгөрчихсөн байгаа энэ өдрийн хүртэл эхний хэсгийг нь хэдийн янзаар өөрчилж явуулсаар байгаа нь гайхахад түргээд байгаамаа. Зар явуудахын хүүхдээ олсон та? Олсон. Надад ч надад ингээд бүр дахиад өөрчлөгдөж ингээд дахин яваад байгаа. Ямар ч юмэл та уг нь энэ зарыг анх явуулсан юм уу? Ямар одоо бол над дээр ирснээр бол нэг 7 доо хүн сургууль дээрээс алгууллаа. Ягаан болтойтой, ягаан гуталтай өсөө хоёр болсон. Ер нь бол алга болсон юу гэж бодлоо зар явуулдаг. Тэгээ алга болоод бид нь олж авсан. Тэгээд дахиад нөгөө олсон шүү гэж олсон гэж зар тараасан гэсэн. Нөгөөдг нь харчихгүй дахин зар яваад. Дахин цаашаа тараад. Дахин гэж та хамгийн эхлээд хизээ явуулсан энэ 7 настай хүүхэд баг 2 сарын өмнө шүү дээ. Хаанаас алгуулсан? Та хэдэн настай хүүхэд байсан? Энэ өөрчлөлт ингэдэх юм? Монгийн гэж байна. Монгийн сургууль гэж байна. Үгүй ээ зүгээр 7 доогийн сургууль дээрээс л хичиж. Харин ингээ өөрчлөлтөд яваад байгаа юм аа. Одоо цааш нь явуулахгүй байвал зүгээр нь тэгэхгүй бол одоо ингээ хүмүүс дахин надруу бас хатдаг. Би харин бас асууж иж болъё гэж бодоод яг иймэрхүү зар ирэхээр сэтгэл эмзэглэдэх юм шүү дээ дээрээс. Астан байхгүй юу бид нар. Танах хүүхдээ хаанаас олсон? Хүүхд чинь зүгээр тэгээд ойрхон байж байсан мэт дээ. Заримдаа хүүхдүүд чинь үү? Хүн сургууль дээрээс нь аваад авчихсан. Төөрч явж хатна болчихсон. Зарыг өөрчилж доторх агуулгыг нь хിവэрүүлдэж бусдад дамжуулахын цаана хүний наймаачдын зорилго оршиж байгаа юм биш үү гэдэг айдас эцэг эхчүүдийн дотор байна. Гэтэл тэднээс хэн ч цагдаагийн газарт гомдол гаргаагүй байдгийм байна. Тэр мэдээлэл манд дамжигдах явцдаа тий хин нэгний санамсаргүй одоо алдаанаас болоод тэр насыг нь өөрчлөх юм уу тий мессенжерт одоо бусад сайн одоо буян өдгүүднээс бус дамжуулж явах үедээ техникийн алдаа гарсан байхыг үгүйсэхгүй санаа зоригтойгоор тэр иргэдэд айдас төгшөр төрүүлэхэр ч юм уу ингэсэн байдалтай санаатаагаар ингэж худал мэдээлэл дамжуулсан ийм гомдол одоохондоо бол яг нийслэн цагдаагийн байгуулалт бол цагдаагийн газарт бол бүртгэдэггүй байна. Интернетийн орчинд хүмүүсийн харилцаа холбоог дамжиж орж ирж байгаа учраас зар хизээ өөрчлөгдөж өөрт нь ирж байгаа нь энгийн иргэдэд бол тогтоох боломжгүй зүйл. Гэхдээ удаадараа ойр ойрхон ирэх энэ зард зарим хүмүүс итгэхэ болоод байгаа юм байна. 7 хоногт нэг ч юм уу сардаа ер нь бол 3-4 удаа ирчдэг шүү дээ. Мессенжер ер нь яг тэр утасруу лавдаад үзгээр олчихсон гэсэн тийм мэдээлэл өгчтэй шүү дээ. Тэгэл байнга яг адилхан мэдээлэл өгдөг. Чам руу тийм офлайн нэрлээ чи ямар үлээд? Тэгэл тараагаал. Бусд өөрийнхөө хүмүүс тараагаал явчихсан шүү дээ. Сүүлийн баг 2-7 хоногт би 5-6 хүлээгээд авчихлаа шүү дээ. Тэрнээс өмнө бол нэг 2-2 сарын зайтай 1-2 удаа сардаа нэг ч юм уу ирж л байсан. Тэгэхээр би сүүлийн 2-7 хоног дараа 5-6 хоног гэдэг чинь баг тавталт нь их бол зориудаар хэнийг эсвэл ингэ тараагаад байгаа ч юм уу гэсэн бодол төрж байна. За ер нь энэ мэтчлэн бол манай байгууллага дээр гэхэд нэг хүн листэн дэх бүх хүмүүстээ ирсэн заруудыг бол түгээдэг байсан гэж байгаа. Тэгэхээр сүүлийн 2 сарын хувьд бол ийм төрлийн зар хүлээж авах тохиолдол эрс нэмэгдсэн. Эхэндээ итгэдэг байсан ч сүүлдээ итгэхэ болж гисэн гихчлэн. Тэгэхээр нэг хүнийхийг дунджаар нэг 50 хүнд яг ийм зарыг ижил төрлийн зарыг түгээдэг гэд үзэхээр манай байгууллагын хувьд бол нэг 100 гад хүн байна гэж үзэхэд нэг дороод нэг 500 гаруй хүнд энэ зар очиж ийн гэсэн үг. Тэгээ 500 гаруй хүн дахиад одоо үржигдээд 10 дахь үржигдээд ч юм уу явж шээ. Тэгэхээр улс орон даяар бол энэ хязгааргүйгээр интернетийн орчинд бол түгжээ. Тэгэхээр энэ зарын хувьд бол цаана нь худал мэдээлэл бас давхар яваад байна шүү гэдгийг энэ мэдээллээрээ та бүхэнд өнөөдрийн хувьд бол баталгаажуулан хүргэж байгаа юм.